жижиг бизнес эрхэлж байгаа эмэгтэй хүмүүс аягүй их шүү дээ. Бүх сэтгэлээ гаргаад гэх юм уу явж чадах юм бол юу нэг болохгүй юм байхгүй юм болоод гэж бодсон. Орчуулга хийхдээ болохоор ямар ч байсан буруу л орчуулчихгүй байх юмсан гэж бодд тийм байна тий. Намайг Дэлгэр Цэцэг гэдэг одоо 28 настай. 2011 онд Осакагийн их сургуульд эдийн засгийн факультетад нь элсэн ороод 2015 онд төгссөн. Хитоцу башийн их сургууль болохоор санхүүгийн чиглэлээр 2017 онд магистрийн зэрэг хамгаалсан. Одоо 2018 онд Монголд ирээд бүтээлч паблишинг гэдэг компанийг байгуулад Японы номнуудыг монгол хэл рүү орчуулад гаргаад явж байна. Би өөрөө өөрөө бага байхтай жишээ ингээл ийм цаасаар юм хийх ч юм уу те зураг зурах ч юм уу тийм айгу дуртай байсан байхгүй юу? Бүтээл сэтгэлийг ер нь л хөгжүүлнэ гэдэг айгу чухал юм шиг санагддаг. Хүүхдүүдэд тэр тусмаа те ер нь хүн чинь нэг мэрэгчлээ сонгохтой. Одоо ямар мэрэгчлэр ажиллахаа гэдгийг сонгохдоо эхлээд ингээд дуртай юм а те. Тэгээд тэргээр мөнгө олж авах хэрэгтэй те. Тэр нь бусад хүмүүст хэрэгтэй авах хэрэгтэй. Ямарсан энэ шаардлагуудыг хангасан байж мэрэгчлээ сонгох хэрэгтэй юм санагддаг байхгүй юу? За ажил гэдэг чинь өглөө 9-өөс 6 хүртэлтэй дор хаяж өдрийн 24 цагийн 8 цагийг өнгөрүүлж байгаа газар шүү дээ тий. Тэр ажлаа би хүнд хэрэггүй юм байна гэж бодоод байх юм бол би хизээж аз жаргалтай амьдарч чадахгүй юм байна гэж бодож исэн. Том компанид ажиллаад явхад айгүй хэцүү билээ. Өглөө 9-өөс 6 болтол яг ингээд хуруугаа хийгээд тэгээд явхаар нөгөө хүүхэд нэг өдөр өвддөг харах хүн байхгүй байдаг тий. Компани талаасаа бодсон ч гэсэн ажил чинь ингээл 7 хоног болгох төлөө аваад л амар хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрийг бол ойлгож байгаа. Тэгэхдээ тэр талаасаа бодохоор эмэгтэй ажил хийхэд бол хэцүү. Харин жижиг бизнес хийж байгаа хүмүүст бол эмэгтэй хүмүүст л тэрч марай гэд цаг зав өөрөө зохицуулах боломж гардаг гэх юм уу? Кафег бол мэдэрч чадж байгаа. Өдөр болгон. Тэгээ би яг эдийн засгийн чиглэлээр явъя гэхээр би яг энэ яг хүнд яаж хэрэг болох вэ гэдгийг тухайн үед бол харж чадаагүй. Тэгээ байжсэн чи ер нь ингээд нэг юм амьдрал гэдэг чинь нэг юм санаандгүй үргэлжилдэг юм шиг те. Манай нэг найз би яг ийм ном орчуулах компани байгуулмаар байна. Хоёулаа хамтраад нэгдээд байгуулж болох ууг надад санал тавьсан байхгүй. Нийгэмд чинь нөлөөлөхийн тулд айл бол хүний хүмүүжүүлэх хэрэгтэй байна гэдэг гаргалгаа гаргасан болохоор хүүхэд хүмүүжүүлэх тухай ном орчуулъя гэж бодсон. Ийм сайхан номнуудыг те Монгол хүмүүст ийм сайхан Японоос суралцах ийм сайхан юмнууд байхад чинь бүгдийг нь Монгол хүмүүст хүргэж чадах юм бол би ямар хязж жаргалтай байх болов гэж төсөөлөл. Энэ хүнд илүү хэрэгтэй байх юм шиг санагдсан. Монголчуудад бол тэр тусмаа миний бакалавртаа сурсан эдийн засаг, магистртаа сурсан санхүүгийн одоо мэдлэг гэх юм те бүгдээрээ л одоо хэрэг болж байгаа. Яг үннийг хэлэх юм бол ингээд компани байгуулад ингээд хариуцаад явхад бол аль аль мэдлгүүд нь хэрэгтэй болж байгаа. Тэр нь л тийм хүнд сурсан юм ерөөсөө илүүдэхгүй болов гэж боддог. Японд гэлтгүй хаач хамаагүй тий Америк байна уу, Япон байна уу, Солонгос байна хаач хамаагүй би дааж амьдарч сурна гэдэг агүй том юм байна гэдгийг бол ойлгож ирсэн. Би чинь ээж авийн эрх хүүхэд байж байгаад нэг мэдсэн чинь ганцаар амьдардаг болсон байсан тий. Тэгээд өстой уучраа болохгүй ихэндээ мөнгөө яаж зарцуулахаа мэдэхгүй уучраа болохгүй л гэдэг гэсэн. Би оюутан байхдаа Япончуудтай бүр илүү их харьцдаг үедтэй гэдэг юм дээр бол харамсаж исэн. Гэхдээ Япон хүмүүстэй харьцахаасаа гадна би бас ер нь бол Монголд чинь буцаж ирнэ гэдгээ бодоод тий. Би Монгол оюутнуудтайгаа холбоотой байх хэрэгтэй. Тэр чинь миний connection болох байхгүй тий. Хүмүүс ингээд networking хийж ин гэж ярьдаг шээ тий. Очоод зөвхөн их сургуультай гэлтэхгүй Япончуудтай харьцах боломжийг өөрөө олж хайгаад тэгээ Япончуудтай айгүй их харьцаад явах юм бол Япон хүмүүсээс сурах юм айгүй их санагддаг. Эхлээд нөгөө Япон явах гэж байгаа хүн чинь заавал бичгийн чадвар сайтай байх хэрэгтэй байхгүй тийм уншиж бичих чадвар сайтай байх хэрэгтэй. Ханд цээжлэг бас нэг сайн арга гэх юм бол айгүй томоор нь бичээд те бүр маа дүрийн том таасан дээр ингээ томоор нь бичээд тэг ингээ хан дээр ин тэнд ингээ наачдаг байхгүй тий. Тэгэл ингээ харах болгондоо нэг иймэрхүү юм байдаг гэж бодчих юм бол айгүй сайн цээжилдэг. Тэг Японд яг очиод амьдраад эхлэхээр болохоор нэгдүгээр сонсоод ойлгох хэрэгтэй, хоёрдугаарт ярьдаг болох хэрэгтэй байхгүй юу? Сонсдог болохыг бол хамгийн сайн арга бол кино үзэх, дуу сонсох тий. Тэрийг л хийж байна. За тэгэд яаж ярьж эхлэх вэ гэхээр ерөөсөө л ичхгүй байх хэрэгтэй. Би Япон хэлнээс өөр ямар ч хэл хэрэглэхгүйгээр бүтэн жил амьдрна гэд нэг шийдээд тэгээд
Япон хэл сурах юм бол айгүй сайн сурна тэр бол тийм. За Япон хүмүүсийг хөдөлмөрт гэдэг нь бол хүмүүс угсаа хамгийн түрүүнд мэддэг бах тийм монголчууд. Бие биенийхээ орон зайг айгүй хүндэлдэг. Гэхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Тэрнийг Япон хүмүүсээс айгүй сурах хамгийн том юмны болоо да гэж би бол тухайд ойлгож ирсэн. Оюутан байхдаа холбогдсон тэр одоо networking хийсэн хүмүүс одоо хамгийн тийм чанартай найзууд, чанартай түншүүд болж чаддаг юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр зөвхөн Япон хүмүүстэй тэгж ингээд өөрийгөө вакуум орчинд орууллаа гэж бодоход бага хугацаагаар штэ 1 жил байхад хангалттай штэ. Тэгчээд Японд хэлээ сайн сурчаад тэгээд бас Монгол оюутнуудтайгаа, Монгол найзуудтайгаа холбоотой байх хэрэгтэй л гэж боддог. Хамгийн ингээ харьцуулагддаг юм болохоор Америк төгссөн хүмүүс, Японд төгссөн хүмүүс аягүй харьцуулагддаг юм санагддаг байхгүй юу? Ингээ Монгол ирсний дараагаар тэгж аягүй хэн зарагдсан. Америк төгссөн хүмүүс арай ийм хүмүүс тийм нөлөөлөх чадвар ихтэй. Хүмүүсийг хушуучлах чадвар сайтай юмтэй, лидершип тийм чадвар сайтай байдаг байхгүй юу? Япончууд болохоор Японд төгссөн хүмүүс болохоор ийм өөрөө өөрсдийнхөө юм гээд орд ороо хийгээд тэрийг бол аягүй сайн хийдэг. Тэ? Тиймэрхүү болоод төгссөн юм шиг санагддаг. Тэгэл аль нь хүнд хэрэгтэй. Би болдог бол Японд төгсөөд Америк төгсөөд тэгээд Монголдо ирээд бүгднийг амжуулаад тэгээ яваасаа л гэж боддог ер нь аль хүмүүсийг. Эрүүл мэндийн талаар одоо монголчуудад анхаарах юм айгүй их байдаг. Тэгээ тэрийг өөрөөсөө мэдэхгүй яваад тийм шиг санагдаад байсан байхгүй. Японочууд ч болохоор нэг амар хөвшөө хүмүүс чинь амар жижигэнтэй, турхаа биетэй, тэгээ айгүй хөдөлгөөнтэй, амар тийм амьдралын нэг мэдвэхтэй. Гэсэн чинь монголчууд болохоор за би бараг л 50 хүрлээ. Одоо ер нь ингээл пенсэндээ гарыг дамаагийн байгаад байсан. Тэр нь эрүүл мэндээс нь айгүй шалтгаалж ирсэн болоо гэж бодсон байхгүй. Одоохондоо юу ч гэсэн энд нэрийгээ хийгээд те хүнд зөвлөгөө өгсөн нөгөө self help гэдэг ч тийм өөртөө туслах номнуудыг орчуулж явж байгаад ингээд дэвшээд явъя гэж бодож байгаа байхгүй юу. Орчуулга хийхдээ болохоор ямар ч гэсэн буруу л орчуулчихгүй байх юмсан гэж бодд тийм байна тий. Хүнд буруу юм хэлчих юм бол одоо манай номнууд ч юм байхгүй юу. Эрүүл хоолтын үтч гэх ном тий. Тэнэ бурууыг орчуулчих юм бол хүнийг хорлоод хайчих шүү дээ тий. Японд юг архиух гэдэг тэр ерөөсөө тийм муу зүйл биш. Би архиух дуртай гэж хүмүүс айгүй хэлдэг. Одоо тэрийг ерөөсөө муугар хүлээж авдаг байхгүй тийм. Монголд бол би архиух дуртай гэж хэлсэн хүнийг бол бас тийм сайнаар харахгүй шүү дээ тий. Тэр бол яалтч соёлын ялгаа байсан байхгүй. Тэгээ манай эрүүл хоолтын үтч гэдэг номон дээр архийг одоо уух нь ер нь бол хүний бие сайн байд юм а гэж бичсэн байсан байхгүй. Тэгээд за манай хамтрагчтай ингэ ярьж байгаа. За хоёулаа ингэж биччихлээ. Тэгээ монголчууд энийг бол яаж ойлгох вүлээ? Энийг хоёулаа яаж орчуулах вэ? Тэг яг ингээд утга санааг нь өөрчлөхгүйгээр орчуулъя гэх юм бол тэр за ямар ч байсан хоёулаа энийг муу биш л гэж хэлье те. Сайн биш, муу биш гэдэг л тийм утга гаргая л гэж яг бодож исэн. Тэгээ тиймэрхүү юм бол хаяа гардаг яг соёлын ялгаа. Тэгэхээр гол нь Монгол хүнд ойлгогдох хуцаар Япон хүн Японд зориулаад бичсэн номыг Монгол хүнд ойлгогдох байдлаар яаж өгүүлэх вэ гэдгийг л гаргаж ирээ гэж бид хоёр хоёлаа хичээж явдаг л та. Орчуулгын редактор гэдэг юм бол бид хоёр хоёлаа өөрсдөө явждаг байхгүй юу? Аль нь Япон хэлтэй те. Тэгээ Монгол хэлтэй гэдэг утгаараа тийм хүмүүс олоход айгүй хэцүү л те. Япон хэлтэй тэгээ гол нь завтай, цагтай тэгээ иймд сонирхолтой хүмүүс айгүй зөвхөн шүү дээ. Монгол хэл тал дээр болохоор манад тусалдаг одоо санхүү эдийн засгийн сургуулийн багш Оюн Цэцэг гэж хүн байгаа. Манай бүх номнуудыг редакторыг хийдэг. Бид хоёрт хоёуланд нь анханаас нь эхлээл зөвлөгөө өгөөл ингэж болтгүй, тэгж болтгүй бүгднийг зааж өгсөн. Одоо ч гэсэн бүх номуудыг маань редакторлоод явж байгаа. Манай одоо орчуулсан одоо гаргаад тавьсан байгаа 5 номын 3 нэмж хүний бичсэн ном байгаа. Ер нь бол номнуудаа гол нь баримт нотлохоотой тийм юм дээр суурилсан номнуудыг л үнсэлж бичсэн тийм номнуудыг гаргая гэж боддог байхгүй юу? Жишээ нь нөгөө арц үнэртх юм бол миний харшил одоо зүгээр болно аргал асаах юм бол гэд бодсон те тэгсэн саяхан дээр чинь үгүй штэ одоо харшил гэдэг юм чинь аргалаас үүсэж байгаа болохоос тэргээр тэгж болохгүй гэдэг нь батлагтай гараад ирж байгаа байхгүй те. Тэгээ тиймэрхүү юмд бити итгээсэй те тиймэрхүү юм бити автаасаа тэгж өөрсдөө бити хорлоосай гэж бодоод битээр нь гол нь баримт нотлоготой мэрэгжлийн үнийх нь бичсэн номыг орчуулж гаргая гэж сонгож байгаа ер нь номнуудаа. Нэг ном гаргахад орчуулганд нэг сараас юм 1 сараас 2 сарын хугацаа зарцуулагддаг. Тэгээд ном болоод бэлэн болтлоо бол дахиад нэг 2 сар ажиллана. Тэгэхээр нэг ном бол нэг
3-4 сар зарцуулагддсан болоо да. Хамгийн сайхан үе нь ном шинээр гаргаад хөвөлтөөс гараад яг ингээ гэрт хүрэгдэж ирдэг байхгүй. Тэгэл ингээл хайрцаг инээгээл ингээл харангууд вау гэх. Тэр хамгийн сайхан үе нэдэг да. Гарааны бизнес эрхлэхэд болохоор яг хууль зүйн талаас нь ч юм уу тийм амар асуудалтай юм отойхонд бол тулгараагүй байна. Манай зах зээл арай жижигхэн. Тэр ингээ жижиг бизнесүүд гарч ирэхээр том бизнестэй дарагдчих гээд юм шиг санагдсан. Ер нь бол компани дээрээ нэгтлэн ин хийж байгаа тий. Захирлын хийж байгаа. Тэгэл одоо маркетинг, менежмент юу гэдэг бүгдийг хийж байгаа шүү дээ. Тэг ер нь бизнес хийхэд хамтрагч гэдэг чинь өстой нөгөө нөхрөө шийдэж байгаа юм шиг л тий. Гэр бүл байгуулж байгаа юм шиг юм болдөө шүү дээ. Бүх шийдвэрийг хамтдаа гаргана. Манай найзаа санхүүгийн чиглэлээр төгсөн битэр Хитоц Баши их сургууль магистрийг хамт хамгаалсан байхгүй юу? Тэгээд тэр чинь нөгөө санхүүгийн чиглэлээр сурсан болохоор ямар ч ном ингээ орчуулах юм бол битэр нэг хоолоо олоод идчих хөнгөл олох юм байна гэдэгтэй тийм дүгнэлтээ гаргаж чадхаар хэмжээнд бас нэг жоохон боловсрсан байсан. Биенийхээ ингээд сул талуудыг нөхөж чадж идэг хүмүүс байлаа гэж зүгээр юм санагддаг байхгүй юу? Тэгтээ хоорондоо ойлголцдог байх хэрэгтэй тий. Гарааны бизнес Японд нээснээс энд хийх нь бол арай илүү амархан юм болов гэж бодсон. Арай нэг тийм тэрс эмэгтэй хүн гэдэг утгаараа ч юм уу те. Монголд бол эмэгтэй хүмүүс ингэ гендрийн асуудал аяг яригддаг ч гэсэн яг үндэ бол эмэгтэй хүмүүс Монголд аяг хүчтэй юм шиг санагддаг. Японд бол бас яг тэгж бол хэлэхэд бол аяг хэцүү. Манай ээж аав хоёр гэх юм уу те. Ингээд нэг хэрэгтэй үед намайг хурцлцдаг, хэрэгтэй үед нас намайг аргадчдаг, тийм байсан болоо гэж боддог. Манай нөхөр гэстэ хамгийн ихээр сайшаад гэл гэж бодож байна. За тэгээд мэдээж өдөр болгон аз жаргал бэлгэлж идэг. Манай хүүхэд манайгаа тий хүү маань. Тэр нь бол дуртай юм хийгээд олоод тухайн үед нь болж байгаа юм бол хийгээд тэг өвшөө илүү тэрнээсээ илүү би яаж одоо сайжирч болох вэ гэдгийг байнга бодож яваа тий. Зоригтой тэг цаг заваа бүрэн зарцуулаад тэгээд бүх сэтгэлээ гаргаад гэх юм уу явж чадах юм бол ер нь бол болохгүй юм байхгүй юм болол гэж бодсон.